Хүн бүр айдас давтан тэнгэр өөд харлаа. Асар том шүхэр хэлбэртэй нууцлаг биет. Хотын дээгүүр хөвөн байв. Бараа нүүс час улаан бүдэг гэрэл тийсэр. Амьсгал тавчтуулан дарамт нүүрлөв. Хүмүүс зог тусан ширтэж байх мөчид. Тэнгэрээс ямар ч тохиогүй адар асгарч эхлэв. Бороонд норсон хүн бүр газар унан хүчтэй татаж байлаа. Энэ чинь хайр гаргийн довтлогоо юу? Эсвэл тайлагдашгүй юр бусын үзэгдэл үү? Яг шалтгааныг нь нэг өдрийн өмнөөс эхэлж ярих хэрэгтэй. Стокгольмын шөнийн тэнгэр. Гинэт урагдан ганц цав гарчээ. Алтан гэрлийн нэг цэг агаарт хөвж байв. Тоо томшгүй нарийн спорт тоос мэт хийсэж буу. Борооны усаар даган хотын бохир усны шугамд чимээгүй шурган оржээ. Энэ харахад уянгалаг алтан борооны талаар хинч мэдсэнгүй. Үнэн дээр энэ бол харгас халдлагын эхлэл байв. Биологч Сандра санхүүжилт танагдсанд толгойг ашиглаж байлаа. Түүний мөөгөнцрийн судалгааны төсөл хүрээсэнд аль хэдийн шахагдсан байв. Сүүлчийн боломжоо алдахгүй тулд тэр ганцаараа харанхуй бохирын хонгил руу орж дээж цуглуулв. Гэвч тэр өдөр өмнөхөөс өөр олдвор таарав. Чихтэй чулуун ханан дээр хизээ гимээр хачин мөөг олноороо урвжээ. Тэдний хэлбэр дүрс гацсан. Мэдэгдсэн ямар ч зүйлтэй огт адилгүй байв. Сандра гараараа болгоомжтой тэмтрв. Тэнгэр дэх алтан гэрлийн цэг гинэт боловсон жирүүлцэв. Гэвч тэр өөрөө үүнийг огт анзаарсангүй. Харин гар утсаа гаргаж хэдэн зураг авав. Гинэт нэг захиалагч яаруулсан дуудлага хийлээ. Сандра аргагүй яаран тэндээс гарлаа. Гэхдээ ханан дээрх мөөгийг анзаарсангүй. Тэднээс бүдэг алтан гэрэл цацарч байв. Яг л ямар нэгэн дохиод дамжуулж буй мэт. Азгүй Сандра төвжирсэн урсгалт зам дээр гацав. Тэр сандарч үндийж цааш харлаа. Гэтэл явган хүмүүс бүгд зэрэг зогссоныг харав. Бүгд нэгэн зэрэг тэнгэр өөд ширтэж байлаа. Сандра сая л анзаарав. Хотын дээр хизэнээс юм бүү мэд. Асар том шүхэр хэлбэртэй биет хөвж байжээ. Тэр зөнгөөрөө гар утсаа суулав. Энэ аимшигт мөчийг бичиж авлаа. Тэр жигтэй хөвгч биет хот даяар айдсыг дорхноо дэгдэв. Шведийн ерөнхий сайд яаралтай үндэсний аюулгүй байдлын хурал зарлав. Хатуу чиглэлийн түшмэд нин даруй сөнөөгч хөөргөж буудахыг шахав. Гэвч тэр юмны гарал үүслийг хинч мэдэхгүй байв. Яаран хөдөлбөл таашгүй үр дагавар өдөөж мэднэ. Энэ үед Сандра машиндаа буцаж оржээ. Тэр авсан зургаа дахин томруулав. Тэгээд удалгүй үл мэдэгдэх нисдэг биетийн доод бүтцийг анзаарав. Энэ нь бохирын хонгилдох хачин мөөгтэй тун төстэй байлаа. Энэ нээлт түүний зүрхний цохилтыг түргэсгэв. Тэр даруй багш моргон руу залгав. Даанч нөгөө талын утас унтраалттай байв. Сандра аргагүй зургаа илгээв. Багш нь хурдан эргэж холбогдно гэж найдав. Шүхэр хэлбэртэй үл мэдэгдэх нисдэг биетийн мэдээ удалгүй дэлхий даяар тархав. Олон улсын хэл ам хурдан дүрлцэв. Зарим нь үүнийг хайр гаргийн хөлөг гэдэгт бат итгэв. Харин нөгөөдүүл нь үүнийг тайлбарлах аргагүй юр бусын үзэгдэл тооцов. Харин Шведийн албаныхан одоо хүртэл яаралтай төлөвлөгөөч гаргаж чадсангүй. Учир нь аюулгүй байдлын албаны шинжилгээ харуулснаар сүүлийн 24 цагийн дотор агаар мандлын гаднаас дэлхийд ямар ч биет орж ирээгүй байв. Тэдний хийж чадах ганц зүйл нүгээс тусламж хүсэх явдал байлаа. Аюулгүй байдлын зөвлөх Жоржийн санал боломжийн байв. Тэр нь үл мэдэгдэх нисдэг биетийн орчмын агаарын дээж цуглуулах. Ингэснээр үл мэдэх вирус эсвэл нямтэж буй эсхийг сэргийлэн шалгана. Гэвч түүний саналыг хэрэгжүүлж амжаагүй байтал хотын дээгүүр гинэт шахуурдан аадарлав. Нэг эмэгтэй гинэт газар унан татаж биеийн бүхэлдээ мушгирав. Ойр хавийн хүмүүс аврахаарч оролцсонгүй. Бүр гар утсаа гаргаж энэ мөчийг бичиж авлаа. Тэр бичлэг цахим сүлжээнд халдвар шиг тархав. Олон нийтийн шүүмжлэл тэнгэрт хөөх авраг биет рүү чиглэв. Бүгд ингэж үзв. Энэ бол хайр гаргийн амьтны авчирсан биологийн халдлага. Арай хийж бороо зогсож тэнгэрт сэлмөв. Засгийн газар борооны усыг яаралтай шинжилгээнд явуулав. Цэргийнх нь нисгэгчгүй төхөөрөмжөөр ойрын тагнуул эхлүүлв. Шинжилгээний дүн хүн бүрийн нурууг хүйт даалгав. Үл мэдэгдэх биетийн температур 38 хэмдээр тогтвортой байв. Энэ нь түүнийг механик бүтэц биш гэдгийг илтгэнэ. Харин үл мэдэх нэгэн амьд биет гэсэн үг. Борооны усны дээжийн дүнч мөн адил төгшөөр төрүүлв. Дээжид ямар ч хорт бодис илрээгүйч. Цоо шин генийн дараалал ялган авчээ. Энэ нь дэлхий дээр мэдэгдсэн ямар ч амьтанд хамаарахгүй. Бүх өгөгдөл нэгтгэгдсээр эцэст нь ус босгон дүгнэлтэд хүргэв. Тэнгэрт хөвч буй зүйл бол хайр гаргаас ирсэн амьд биет байв. Тэр нь ямар ч хяналтын системд огт анзаарагдalgүйгээр дэлхийн агаар мандлыг нэвтэлж хүний ертөнцид чимээгүйхэн бууж иржээ. Айдас улам дэвэрч буй энэ үед ерөнхий сайд яаралтай хэвлэлийн баг хурал зарлав. Стокгольмын хотын бүсийг үе шаттай нүүлгэн гэж мэдэгдэв. Аюулгүй байдлын үүднээс Сандра найз залуутайгаа хотын захын байшинд нүүж очив. Тэр утсан дахь зургуудыг дахин харьцуулав. Харах тусам хайр гаргийн амьтан бохирын хоолой мөөгтэй нэг л зүйл гэдэгт итгэв. Дотроо төрсэн таамгаа батлахын тулд Сандра гадагш гарлаа. Илүү тод зураг авахыг завдав. Хайр гаргийн амьтан гинэт нүд гэлбэн бастлаг гэрэл цацруулав. Бүгдээрээ уучраа олохгүй тэнгэр өөд ширтэв. Энэ бүхэн яг юуг илтгэж байгааг хэн ч ойлгосонгүй. Сандрагийн толгойд гинэт зоримог бодол төрөв. Маргааш өглөө эрт найз залуу нь гүн нойрондоо байхад тэр модон байшингаас чимээгүйхэн гарч одов. Сандра хотын төв рүү буцахаар шийджээ. Бохирын хоолой мөөгийг дахин харах гэж. Гэвч энэ үед хотын бүс аль хэдийн бүслэгдсэн байв. Тэр астмын эмээ гэртээ орхисон гэж худал хэлв. Тэгээд шалган нэвтрүүлэх цэгийг амжилттай давлаа. Удалгүй Сандра дахин бохирын хоолой руу шурган орлоо.
Тэр хананд ойртоход цочирд нь нүдээ том нийлээ. Учир нь мөөгн зөөсөн алтлаг гэрлээр нэг өгүүлбэр бүтээж байв. Бид инхийн төлөө ирсэн. Харин Сандрагийн мэдээгүй зүйл бол яг энэ мөчид нууц хурлын өрөөнд хар гаригийн амьтны эсрэг цэргийн цохилтын ажиллагаа чимээгүйхэн бэлтгэгдэж байв. Шведийн арим Америкийн арим оролцохоос өмнө төрүүлж хөдөлгөөр зөхөв. Гэхдээ үүнээс өмнө тэдэнд илүү их өгөгдөх хэрэгтэй байв. Аюулгүй байдлын зөвлөх Жорж амиа үс хайхран эрсдэл үүрв. Өөрөө нисдэг тэргээр очлоо. Гэвч тэр товлсон цэгт хүрмэгц. Цуглуулах төхөөрөмжөө нээх үед хар гаригийн амьтан гинэд асар хүчтэй хий цацав. Туршлагатай нисгэгчийн хүүтэн хөс тэр даруй асгарлаа. Тэр огт эргэлзэлгүй нисдэг тэргийг холдуулан жолоодов. Учир нь энэ ердийн огт биш байв. Харин Асаамхай дэлбэрэнтгийн ус төрөгч байлаа. Нэг л дэлбэрвэл бүхэл хот газартай тэгшэрнэ. Энэ үед Сандра бохрын хоолойноос аль хэдийн гарсан байв. Тэр гэрэлтдэг мөөгний дээж авсан байлаа. Моргон багшийг хайхаар зэхэв. Гэвч түүний утас одоо ч холбогдохгүй байв. Сандра дахин тунгав. Өөрөө судалгааны хүрээлэн рүү очихоор шийдэв. Гэвч нөхцөл байдал энэ үед түүнд тайван сууж судлах зав өгсөнгүй. Америкийн тал хар гаригийн амьтны тухай мэдмэгц. Сансрын аюулгүй байдлын хуулийг шууд үндэслэн Швед рүү плот хөдөлгөн ойртууллаа. Энэ үед Америкийн элчин сайдын яамны ажилтнууд бүгд аль хэдийн нүүсгэн гарчээ. Цэргийнхэн тэднийг өнөө шөнө хар гаригийн биет рүү довтлоно гэж таамаглав. Гэвч энэ үед хэдэн 100 мянган хүн хараахан нүүж амжаагүй байв. Ерөнхий сайд төр хөл хорих цаг тогтоохоос өөр аргагүй болов. Эрсдэл хохирлыг хамгийн бага түвшинд барихыг оролдов. Гэвч танхимд суусан хүн бүр мэдэж байлаа. Хар гаригийн биетийг сүнүүл өнөх үлдэгдсэн зүйлсийн гам шиг дэгдээхэд хангалттай. Харин энэ үед Сандра судалгааны хүрээлэнд хүрчээ. Үүдний харуулыг шалтак хэлж хуурч өнгөрөв. Тэр хурдан алхсан лаборатори руу гүйн орлоо. Ойрхон байсан электрон микроскопыг оллоо. Өөр өвчнөдөө хиймэгцээ хүрээлэнгээс яаран гарч одов. Орчимд хөнгүйг нягтлаад Сандра мөөгний малгайг тесэн ядан зүсв. Алтлаг тунгалаг шингэн аажмаар шүүрэн гарч ирэв. Тэр мөөгөнцөр судлаад олон жил болсон. Ийм жигтэй бүтцийг хизээж харж байгаагүй. Сандра яаран нэг гуурсанд шингэн соруулж авлаа. Цааш нь судлах газар хайхаар бэлдэв. Нүд ирэмхийн зуур тэр нэгэн биологийн лабораторид хурж ирэв. Хар гаригийн довтлогооны улмаас энд аль хэдийн эзгүүрч хоосорчээ. Зөвхөн нэг жижиг нохой л хашаанд сахиж байв. Сандра төмөр хашааг давж гарлаа. Жижиг нохой түүн рүү улааран хутсаар байв. Сандарсандаа тэр бидээ авч явсан мөөгний сорцыг гаргав. Гэтэл нохой үнэрлэмгцээ агшин зуур намжив. Сандрач нэг их бодсонгүй. Шилэн хаалгыг хүчээр хаглаад лабораторид дайран орлоо. Тэр алтлаг шингэнийг биологийн анализаторт тусав. Дотор нь их хэмжээний ус төрөгч байгааг илрүүлв. Сандра шинжилгээний өгөгдлийг дүнгэж зураг авч хэмжив. Тэгтэл эргүүлийн харуул ойртон ирэх хөлийн чимээ сонсогдов. Тэр хаалганы ард чимээгүй нуугдав. Завшаан гармагц маш хурдан гадагш цогтов. Арай гэж төмөр хашааг даван гарсан ч машина төвжигдсэнийг олж мэдэв. Яг энэ үед найз залуун залгав. Олон хүн аль хэдийн албан ёсны мэдэгдэл авчээ. Цэргийнхэн хар гаригийн биетэд цохилт өгөхөөр төлөвлөж байв. Бүх хүнийг яаралтай нүүлгэн шилжихийг шаарджээ. Сандра дотроо тун сайн мэдэж байлаа. Тэр хар гаригийн биет дотроо асар их ус төрөгч агуулж байна. Хэрэг давталгаанд өртвөл бүхэл хот дагаад сүрч мэднэ. Тэр энэ мэдээг батлан хамгаалах яамд заавал хүргэх ёстой байв. Харин энэ үед Жорж засгийн газрын ордонд буцаж иржээ. Тэр хар гаригийн биет ус төрөгч ялгаруулдгийг бүгдэд хэлв. Жоржийн байр суурь Сандратай адил байв. Өөрөөр хэлбэл дур мэдэн дайралт ихсүүлж огт болохгүй. Гэвч тэр өмнө нь хар гаригийн биетэд ойртохдоо бага давтамжийн нэг дохой барьж авчээ. Эрдэмтэд түүнийг дууны дараалал болгон хувиргав. Дараа нь тайлж уншаад бичвэр болгон хөрвүүлв. Илэрсэн утга нь хүн бүрийн нурууг хүйт ориглуулв. Бууж үг эсвэл сүр. Хар гаригийн биет. Ийм их тод дайсагнал илэрхийлнэ гэж хинч санаагүй. Хурсын танхимд тэр даруй ширүүн маргаан дэгдэв. Хариу цохилт шаардсан дуу хоолой давмгайлав. Жорж ивийг эрхэмлэе гэж зүтгэсэн ч ерөнхий сайд эцэст нь шийдвэрээ гаргалаа. Тэр нь Америкийнхаас уртаж хар гаригийн биет рүү пуужингийн цохилт өгөх явдал байв. Хот бүхэлдээ хамт сүрсэн ч хожим гар хумхэн цохиулахын оронд энэ нь дээр гэж үзв. Харин энэ үед Сандра засгийн газрын ордны гадаа хүрээд байлаа. Даанч үүдний хамгаалагчид түүнийг хориглов. Тэр Сандарч яхаа мэдэхгүй байх мөчид сэтгэлээр унсан Жорж яг тэр үед байрнаас гарч ирэв. Сандра энэ аюулгүй байдлын зөвлөхийг зурагтаар харж байсан. Тэгээд тэр дороо урагшгүй очоод чангаар хашгирлаа. Хар гаригийн биет дотор ус төрөгчөөр дүүрсэн гэж онцлов. Энэ үг Жоржийн сонрыг тэр даруй татав. Эцсийн эцэст ус төрөгчийн тухай мэдээлэл маш нууц байв. Тэр даруй харуулт нэвтрүүлэхийг дохив. Өөрөө урагшсан очиж учрыг нь асуулаа. Сандра мэдээж ийм сайхан боломжийг алдахгүй. Тэр олж мэдсэн бүхний Жоржид ярив. Хар гаригийн биет хүн төрөлхтөнд инхийн дохой илгээж байна гэж үзв. Хэрэг төрүүлж довтолбол хоёр талын том дайн дэгдээх магадлалтай. Жорж энэ хэргийг өчүүхэн зүйл биш гэж үзв. Тэгээд мэдээллийг даруй ерөнхий сайдад дамжуулав. Гэвч энэ үед цэргийн довтолгоо эхлэхэд нэг цагч хүрэхгүй хугацаа үлдсэн байв. Түүнчлэн Сандра олон жилийн өмнөх ял шийтгэлийн бүртгэлтэй. Дээрээс нь өмнө нь лабораторид хүчээр нэвтэрсэн явдал нь түүний дэвшүүлсэн дүгнэлтэд огт итгэл төрүүлэхгүй байлаа. Харин үүний эсрэг байр суурьтай хүн бол Сандрагийн багш. Стокгольмын их сургуулийн биологийн профессор Морган. Сандрагийн илгээсэн зургуудыг хараад
Түүний дотор агшин зуур өндөр сэрэмж төрөв. Тиймээс тэр бүр сууг хоолой руу өөрөө очив. Тэр хачин мөөгнүүдийг нэгтлэн үзжээ. Энэ үед Сандра Жоржоос албаных нь түүний дүгнэлтэд итгээгүй мэдэв. Гэвч тэр шантраагүй. Харин ч улам хатуу шийдэмгий болов. Мөөг ба харь гаргийн амьтны хооронд холбоо байгаа юм бол Мицисийн тусламжтай харилцах гүүр байгуулж болно гэж тэр үзв. Жорж тэр даруй өөрөө туршиж үзэхээр шийдэв. Учир нь түүнд илгэний хавдрын хожуу шат онцлогдсон байлаа. Түүнд ихтэй хагас жил сүлдсэн. Дараагийн хоромд Жорж нэг хэсэг мөөг амандаа хийв. Хүчтэй амьсгал боогдох мэдрэмж дайрч. Доорх буйд нь зөөлөрч буйг тэр мэдрэв. Би энэ өөрийн ирэхгүй аажмаар доош шигдэв. Нүдээ дахин нийтэл. Тэр аль хэдийн эзгүй орхигдсан нэгэн байшинд байв. Ханийн жаазан дээрх шагнал. Яг Жоржийн багада авсан шагнал байлаа. Булан дах тоглоомын хүн гинэт дуугарав. Тэр үүнийг аавынхаа өгсөн төрсөн өдрийн бэлэг мөн гэж танив. Харин тоглоомын дамжуулсан мэдээ. Үнэхээр бид инх тайвантай ирсэн гэсэн үг байв. Дараагийн хоромд Жоржийн ухамсар бидээ иргэн ирв. Тэр үүнийг харь гаргийн амьтантай харилцах арга гэж дүгнэв. Тэгээд дахиад нэг хэсэг мөөг амандаа хийв. Энэ удаа тэр эзлэнгүй шахам зам дээр ирв. Замын хажуугийн нүхэнд байсан тоглоомын хүн энхийн мэдээг дахин давтсаар байв. Харин бодит ертөнцид Сандра харь гаргийн амьтны чин сэтгэлийг батлахын тулд Жоржийн чихэнд нэгэн координатыг байн давтав. Түүнийг тэр дүрсэс дотор харь гаргийн амьтанд дамжуулж чадна гэж найдав. Энэ үед засгийн газрын хурлын өрөөний агаар цартсан мэт байв. Цэргийнхэн бүх байрлалаа бүрэн эзэлжээ. Ерөнхий сайдын эцсийн тушаалыг л хүлээж байв. Түүнийг харуулах товч дарах гэж байх мөчид утсанд Жоржийн гал нээж болохгүй гэсэн мэдээ ирв. Бараг зэрэгцэн хяналтын дүрсээр хотын дээр хөвч байсан харь гаргийн биет аажмаар хөдөлж ихэлсэн нь харагдав. Сандра туйлын баярлсан төрх гаргав. Учир нь харь биетийн хөдөлсөн чиглэл яг түүний өмнө заасан координат байлаа. Ерөнхий сайд шууд шийдвэр гаргаж пуужин харуулах тушаалыг тэр даруй цуцлав. Америкийн сүнөөгч онгоцууд ч мөн буцан эргэв. Бүгд аюул арилаа гэж бодсон тэр мөчид Сандрагийн багш Морган гинэт засгийн газарт утастав. Тэр харь биетийг өндөр танин мэдэх чадвартай халтан нэвтрэгч бодис гэж үзэж байв. Хүн төрөлхтөн түүнийг устгах хамгийн тохиромжтой мөчийг саяхан алджээ. Үүний төлөөс нь бүх дэлхийн сүрэлж байж мэднэ. Харин энэ үед харь гаргийн биет аслагдсан уусын дээгүүр хэдийн очсон байв. Доод талын нүх гинэт гэрэлтэв. Гэрэлтсэн бөмбөлөг аажмаар доош буу. Дотор нь яг юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Энхийн элч үү эсвэл давталгааны төрөөч үү? Хариуг мэдхийг хүсвэл үргэлжлүүлэн анхаараарай. Дараагийн дугаарт дахин уулзъя.